За сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө хичээлээр герман хэл дээр хүнтэй яаж мэдлдэггүй, герман хэл дээр яаж салах ёс гэдэг талаар орноо. За хүнтэй германаар яаж мэдлэх вэ? Нэгдүгээрт Guten Morgen өглөөний мэнд энэ үгийг одоо өглөөгөр хэлж болно. Хоёрдугаарт Guten Tag өдрийн мэнд. За энэ үгийг болохоор ерөнхийдөө өглөөний 10 цагаас хойш хэлж болно. Гадаа орой ингээ хөрөнхий харанхуй болоод эхлэнгууд Guten Abend гэж хэлж болно. За тэр нь орой мэнд гэсэн утгатай үг. Gute Nacht одоо Schlaf gut. За энэ нь болохоор сайхан амраарай гэд унтахтаа хэлж болно энэ үгийг. Халло гэдэг нь одоо энгийн үед хизээж хэрглэж болохоор тийм сайн уу гэсэн утгатай үг ээ. Яаж германаар хүн салах ёс хийж болох вэ? Бол албан ёсны газар ажил төрөл дээр таньж мэдгүй хүнтэй дэлгүүр хошоонд одоо баяртай гэж хэлэхдээ Auf Wiedersehen гэж хэлнэ. За тэгээд таньж мэддэг хүн гэр бүлийн дунд, найз нөхдийн дунд болохоор тэгээд Tschüss гэж хэлж олно. Эсвэл bis später, bis bald гэж бас хэлж болно. Bis bald, bis später гэдэг нь за удахгүй уулзъя гэсэн утгатай үг. За өнөөдрийнхөө үгнүүдийг давтъя. За мэдлэгтэй Guten Morgen өглөөний мэнд, Guten Tag өдрийн мэнд, Guten Abend оройн мэнд, Gute Nacht одоо Schlaf gut сайхан амраарай. Эсвэл Hallo гэд хэлж болно. Салах ёс ихтэй Auf Wiedersehen, Tschüss, bis bald, bis später гэж хэлж болох байна. За гэрийн даалгавар та яг энэ видеог үзэж явах үедээ хүнтэй яаж герман хэлээр мэдлэх вэ гэдгээ комент хэсэгт бичээд үлдээгээрэй. Танд энэ хичээл таалагдсан бол subscribe дараарай. Тэгээд хэдүүлээ дараагийнхаа хичээлээр уулзцгаая. Баярлалаа. Баяртай.